Сүүлийн үед хүмүүс өөрийн гэсэн хувийн өнгийг тодорхойлуулах нь нэмэгдсэн. За хувийн өнгөнд 12 улирал байдаг нь хүйтэн дулаан гэж хуваагддаг байна. Хүн амьдралдаа нэг л удаа өнгөө тодорхойлуулснаар насан туршид өөрчлөгдөхгүй. За өөрт тохирох зөвөнгөөр хувцлаж бие авч явснаар арьсны харагдах байдалд ч нөлөөлөх чухал хүчтэй юм. Үзэгч та өөрийн гэсэн хувийн өнгөтэй гэдгээ мэдэх үү? За тэгвэл яг танд тохирох хувийн өнгийг байгалийн гэрэл сайтай мэрэгжлийн институтад энд харагдаж байгаа олон өнгийн мэрэгжлийн даавнуудыг ашиглаад тодорхойлох боломжтой байдаг юм байна. За миний хувьд дөнгөж сая мэрэгжлийн стилистээр өөрийнхөө хувийн өнгийг тодорхойлууллаа. За ингэхэд бол би хүйтэн суурьтай өнгө зохиох ийм хүн юм байна. За тэр дундаа миний гарт харагдаж байгаачлан яг ийм гүн тод өнгөнүүд бол надад зохих юм байна гэдэг ийм үр дүн гарлаа. За үзэгч та ч гэсэн өөрийнхөө хувийн өнгийг олж мэдснээр за цаг зав мөнгө санхүүгээ хэмнэхээс гадна за өөртөө итгэлтэй байж өдөр тутмынхаа ажил дээр амжилт гаргах зэрэг олон талын ач холбогдолтой байна. Бүрийнхээ харагдсан чинь аюул өгчтэй юм шүү дээ. Тэнгүүд тусаа. За үнэхээр бор өнгө, хар өнгө тогтгүй хүн байлаа шүү дээ, байгалийн өгөгдөл суураараа. Тэгээд тийм ямар ч үнэтэй говцос худалдаж аваад өмссөн ч гэсэн гоё харагдах нь бас жоохон асуудалтай болоод ирэх нь шүү дээ. Тэгэхээр ядчил өөрийнхөө хөнгөөрөө ямар ч хамаагүй нэг сул хамт өмсөө явж ахт л нэг хүний харьцлуу өгч байгаа эффект нөр өндөр байдаг учраас өнгө бол мэдээж хэрэг бас чухал байр суурь эзэлж байгаа. Хувийн өнгөний стилист Мөх Цаягийн хувьд Турк улсын Мармара их сургуулийг хувцас дизайны чиглэлээр сурч төгссөн байна. За мөн тухайн улсдаа 5 жил мэргэжлээрээ ажиллаж туршлага хуримтлуулснаар өнгөний чиглэлээр наривчлан суралцсан байна. За ингээд эх орондоо ирээд олон нийтэд хэрэгтэй ач холбогдолтой гэж үзсний үндсэн дээр салаанаа нэгээд 1 жил болжээ. Ер нь ихэнх хүмүүс нэлээд гайхаад гардیں۔ Яг нэг хүний дотор төсөөлсөн байгаа өнгөсөл эмэгтэй хүмүүс чинь дэлгүүр ороод яг нэг өөртөө зогсож байгаагаа биш нөгөө өөрийнхөө нэг сэтгэлдээ нэг юм буулгацсан таалагддаг өнгөө хөвчлэн худалдаж аваад идэг байхгүй. Нэг харьцуулж үзгээс илүү магадгүй баг хизээч өмсөж үзээгүй өнгө нь өнгөнүүд нь тэр хүний улирлын өнгө гарах тохиолдол ер нь маш хэлбэг байдаг. Эрс тодорхойлох тусмаа сайн гэсэн үг. Бид нэр чинь ялангуяа эмэгтэй хүмүүс амьдралынхаа туршид амар их өргүү зардал маш их гаргадаг шүү дээ. Шкафнд өмсгөө хувцснууд их болцдог тий. Бодгон дээр ч гэсэн нэг түрхээд идэггүй нэг юм олон өнгөтэй тий нахад ганцхан л хэрэглээ яваад идэг ч гэх юм уу тий. Ер нь бол насан туршдаа ийм нэг өргүү зардал болон хугацаанд амар хэмнэлттэй болчдөг гэсэн үг. Нэг хүний хувийн өнгийг тодорхойлоход 40-с 60 минут болдог байна. За эрэгтэй хүмүүс нүрээ бодож гоёл чимэглэл зүүдэггүй тул зөв өнгөөр хувцлах нь хамгийн чухал байна. За иймээс ч сүүлийн үед эрчүүд болон хүүхдүүд ирэх нь нэмэгдсэн байна. За харин цөөнгүй хүмүүс захимаар өнгөө тодорхойлуулсан нь алдаатай байх тохиолдол их гардаг байна. За иймээс мэрэгжлийн хүнээр зориултын орчинд хувийн өнгөө амьдралдаа нэг л удаа зөв тодорхойлуулах нь чухал болохыг хэлж байсан юм а.